Сайн байна уу? Экологийн цагдаагийн албанд тавтай морилно уу? Би экологийн цагдаагийн албаны Мазаалай хөтөж байна. Та эдгээр цэснүүдээс сонгож мэдээлэл авна уу? Баярлалаа. Экологийн цагдаагийн албан засгийн газрын 2020 оны 3 дугаар тогтоол мөн хууль зүйн дотоод хэргийн сайдын 2020 оны А9 дугаар тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг зөрчилтөд тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учруулах хохирлыг бууруулах, нэгдсэн бодлого хэрэгжүүлэх чиг үүрэгтэйгээр байгуулагдсан. Тус албан дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс, захиргааны удирдлагын хэлтэс, урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтэс, эрүүгийн цагдаагийн хэлтэс, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, эргүүл, хяналт шалгалтын хэлтэс гэсэн 6 хэлтсийн 121 албан хаагч 21 аймаг 64 суманд экологийн асуудал хариуцсан 104 нийт 225 албан хаагчтайгаар ажиллаж байна. Экологийн цагдаагийн албаны төв байр нь Монгол улс Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 7 дугаар хороо Эрхүүгийн гудамж 6 хаягт байрлаж байна. 1-р давхурт хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтэс, эргүүл хяналт шалгалтын хэлтэс. 2-р давхурт захиргааны удирдлагын хэлтэс, эрүүгийн цагдаагийн хэлтэс. 3-р давхурт экологийн цагдаагийн албаны удирдлага, дүн шинжилгээ, хяналт шалгалтын хэлтэс тус байна. Экологийн цагдаагийн албан эрүүгийн хуулийн тусгай ангийн 24-р бүлэг хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгэд заасан 10 зүйл хэргийг мөн зөрчлийн тухай хуулийн 7-гийн 15 дахь усны тухай хууль тогтоомж зөрчих зөрчлийг тус шалган шийдвэрлэж байна. Эрхэм хүндэт иргэд та бүхэн байна. Дараах төрлийн хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлж өөрсдийгөө болоод бусдыгаа хамгаалаа зогсохгүй байгаль орчныг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэх болно. Үүн хууль бусаар ан агнах хэрэгт улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амтан агнсан, барьсан. Мөн байгалийн ургамлыг хууль бусаар бэлтгэх хэрэгт зохих зөвшөөрөлгүйгээр нэн ховор болон ховор ургамал тэдгээрийн үр эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдан авсан, хадгалсан, тээвэрлсэн, боловсруулсан гэх мэт. Хууль бусаар мод бэлтгэх хэрэгт улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд мөн зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр модон материалыг бэлтгэсэн, тээвэрлсэн, худалдан авсан гэх мэт. Байгаль орчныг бохирдуулж химийн хорт аюултай бодис, хог хаягдлыг ил задгай замбраагүй хаях, мөн усан сан бүхий газар, гол мөрөн, нуур, цөөрөн, булаг шанд, ус хангамжийн их үүсвэр бүхий газрыг бохирдуулж буй үйлдэл, үйл ажиллагаа гэх мэт. Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тухайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулах юм уу? Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлэлд халдахгүй байх, мөн нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу тухай бүр хийж байх. Химийн хорт аюултай бодисыг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан, улсын хилээр нэвтрүүлсэн, үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, авсан, тээвэрлсэн, бусдад дамжуулсан, зориулалтын бусаар ашигласан үйлдэлийг бидэнд мэдэгдэх, мөн өөрсдөө иймэрхүү үйлдэлд оролцохгүй байх нь зүйтэй. Ой хээрийн түүмэр тавих хэрэгт гал шатамхай зүйлтэй болгоомжгүй харьцсны улмаас ой хээрийн түүмэр гарч хүний бие махбод болон байгаль орчинд их хэмжээний хохирол учруулах зэрэг хууль зөрчсөн үйлдэл тохиолдвоос дор хутсаар бидэнд мэдэгдэж зөвлөгөө аваарай. Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг зөрчлийн талаар гомдол мэдээлэл байвал экологийн цагдаагийн албаны 7019 1070 8033 1741 болон цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсаар холбогдоорой. Экологийн цагдаагийн алба